Сэрэглэн хөгжилтэй Мөнх тунх хайр татам даруухан Мөнх тунх марцсан бас игдүүтэй Басар Мөнх тунх ухаалаг бас овчин засхан Мөнх тунх Бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баяснаа эсрэг дүүрүүд байна эерэг дүүрүүд байна хамтаа тоглох хөргөн бүгдүүч байна атгалжин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадхыг манай хөргөн супер хүчтэй бүгдүүд хайж олно бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баяснаа эсрэг дүүрүүд байна эерэг дүүрүүд байна хамтаа тоглох хөргөн хүүхдүүд байна мохтох За сайн уу дүүнер минь. Мөнхийн инээд бүр хаалганы цаанаас сонсогдож байна шүү. Та хоёр маань юу ярьж байсан бэ? Би тунхад өвөөгийнхөө зааж өгсөн онцгойг таалгаж байсан байхгүй юу? Тэгсэн чинь тунх ерөөсөө таахгүй мөө. Би ерөөсөө тааж чадахгүй байна уу? Алив ямар онцгой юм бэ? Би нэг таах гээд үзье. Та юу? Таач угаасаа гэхдээ амархан тааж бах уу? За ямар ч байсан сонсоод үзье л дээ. Тунх хит хоёр нэг баг болъё. За яах вэ? Тэгвэл би хэлье. Дэлгэх бие нь дэлмийн жинэ. Дэлгэрэх үг нь дэлхийн жинэ. Тэр юу вэ? Дэлгэх бие нь дэлмийн чинэ. Дэлгэрэх үг нь дэлхийн чинэ гэдэг чинь ном юм уу? Мэдээд байсан юм аа. Арваах ийм хурдан таачлаа шүү дээ. Хөөх, нэрэ тийм юм байна штэ. Ийм жижигхэн биетэй мөртлөө дэлхийн чинээ үг гаргана гэдэг чинь нэрэ ном юм байна. За тэгвэл арваахаа одоо дахиад нэг онцлог таачих уу? Тэгвүү? Тэгээл та. Онцог үнэхээр хөгжилтэй бас оюуны их чадах шаарддаг юм байна. Би түрүүнээс хойш тааж чадахгүй байгаа болохоор бүр их сонирхол татаад байх юм. За тэгвэл одоо та хоёр таах нь уу яах нь уу? Чамд би, надад би. Шар шувуунд би, нуурд үгүй. Нугсанд би, наранд үгүй. Саранд үгүй, нарсанд би. Сардагт би. Тэр юу вэ? За байц. Би энэ онцгойг тааж чадах юм шиг л санагдаад ах юм. Арвааха та хэрвээ хариуг нь олчихвол эхэлж битгий хэлээрэй за. Хөөрхөн штэ. Ахт нэг хариулт ууг нь байна. Гэхдээ чамайг бодож дуустал нь ах нь хэлэхгүй. За тунхаа би чамд энэ онцгойг таах зөндөө хугацаа өгье заа юу. Хідүүлээ эхлээд үлгэрээрээ аялчаад ирье. Тэгээд дараа нь би чамаас асуун шүү. Би энэ онцгойг заавал өөрөө таанаа. За тэгье. Одоо тэгвэл дүүнер минь бас нэгэн адал явдалтай үлгэрээр аялахад бэлнэ. Тэрийг чинь л хүлээж байлаа. Ангро гэдэг нь Монгол ардын үлгэр өвгөн бар 2. Эрт үрд цагт хөвчийн захад эмгэн өвгөн 2 амьдран суудаг байжээ. Нэг өдөр өвгөн ууланд гөрөөлж явтал гэнэт бар хурч ирээд "За би чамайг идэндээ" гэжээ. Гэхэд өвгөн "За байзаараа хүмүн урдаар хуйлаан эрч чадлан үзье. Маргааш эндээ уулзаж чулуунаас шүүс гартал атахыг." Өвгөн тэр дэрүүд нь гэртэн ирж болсон явдлан эмгэндэн ярихад мэрэгэн ухаан дэмгэнэн "За тэгвэл чи хайрган дотор өндөх хийгээд хаг атах" гэж хэлжээ. Маргааш өдөр нь өвгөн бар 2 болзоот газраан уулзаж өвгөн хайрган өндгөн шүүсийг нь гартал атгажээ. Бар харин газрын чулууг үүртэл атгасан боловч шүүс гарсангүй. Ингээд бар өвгөнтэй дахиад нэг удаа хүчэн үзэхэр болжээ. "За өвгөн гой, маргааш мандах нарнаар уулын модыг хугартал зохиё" гэж хэлжээ. За байз. Нөгөө өвөө эмээ хоёрын маань гэр нь хаана байдаг юм бол доо? Юу ч гэсэн бүгдээрээ энэ толготыг даваад үзэх үү? За тэгье. Бүгдээрээ
эмээ өвөө хоёрыг хурдан олоод туслах хэрэгтэй. Хөөх! Тэрийг хараа. Тэр уулын бэлд хүмүүс байна. Хүмүүс тэнд мод хүрээдэж ах шиг байна. Бүгдөө тийш очицгоё. Сайн байна уу өвөө? Сайн байцгаана уу хүүхдүүд. За, хэрэг зөрөг юунд вэ? Хаашаа зорж явна? Сайн. Бид нар зүгээр л та хоёрыг харин мод хүрээдэж байгааг хараад хүрээд ирлээ. Өвөө нэ. Та хоёр энэ моднуудыг хөрөөдөж яах гэж байгаа юм бэ? Ургаж байгаа моднуудыг хөрөөдөж болохгүй үстэй. Хүй дээ хүүхдүүд минь сайнтай ч шилтэй. Уулын бар өвгөнийг мань итэн гээд байгаа юм. Тэгээд л мө өвөө эмээ хоёр нь ам гарчих санаатай арга сэдэж байгаа нь л энэ. Хөө ямар амар юм бэ? Гол нь тэгээд энэ арга маргаа шиг бүтгүү. Тэгнэ гэж гордоод л байна. Эмгэн бит хоёрын сэдсэн арга нь энэ шүү дээ. За юу ч гэсэн бүгдээрээ манад очие. Та нар энэ хол газраас ирсэн хүүхдүүд ядарч байгаа үсттэй. Маргааши мандах нарнаар хэрххийг тэнгэр мэддэг. За, Ахмад настагаараа та эхэлээ. Кэта аха алд дүүгээ дэлэм хөндөл гэдэг баха. Энэ удаагийн наадмыг чи эхэл. За яах вэ? За, одоо миний ээлж. Энэ үгний цогсон мод ийм тэгшгэн. Гэтэл минийх ийм салбархай. Дээрээс нь би ингэж цогох гэж хам хүчээ барлаа. Гэтэл энэ өвгөн бүр ажигч үгүй шүү. Ямар тач хүчээ үзээ дийлэхгүй юм байна. Тэгэхээр өвгнийг одоо гэрлүүгээ авч очоод за та үнэхээр хүчтэй хүн байна. Би таныг идэхэ болъё. Харин хоёулаа манайд очиж хоол цай хийж идэнгээ жаал хууч хөрц суувал ямар вэ? Нэг нутаг усныхан байна да. Яадаг үлээ. Одоо ч энэ барын савраас болтох аргагүй боллоо. Өвгөн ах нь өнөөдөр гэртээ жаахан ажил ихтэй байдаг. Яадаг шүү юм битэ. За та ядаж нэг аяг цайж болсон уул да. Элүү явъя. Яна нөгөөтг чинь өвөг аваа явчихлаа шүү. Яна энэ хоёр хаашаа явж байгаа юм болоо? Одоо өвөө маань яадаг бол? Хүй бүгдээрээ тэгвэл бушуухаа очиж өвөг аврий. Та нар мартаагүй бол би чинь нэс чаддаг штэ. Нэрэ тийм. Тэгвэл басар өвөг шүүрээд нисчих. Харин тэр хооронд бид нар барыг саатуулах арга бодъё. Би тэгээд яг хаашаа ниснэ гинэ? Аль болох хол нисээрээ заа юу. Бид нар тэр хооронд чинь харин барахтаа ярилцаадах юм. Юу гинэ чамд хамаагүй. Хаа бид нар тантай ярилцахаар ирлээ. Та нар цаашаа байцгаа. Завгүй нь харахгүй нү? За хідүүлээ жаахан төвчээртэй хүлээж бай. Энэ ямар хөөрхөн моор вэ? Бараха. Та яагаад тэр өвөг идэх гээд байгаа юм бэ? Юу би ямар юу гэсэн? Та нар чинь амтан андуураад байгаа юм биш үсттэй. Та тэр өвөөг дагуулад яваад ахаар чинь бид нар таныг өвөөг идэх гэж байгаа юм болов л гэж бодлоо. Харин тийм. Үгүй. Бид нар чинь найзууд байхгүй юу? Олон жил нэгэхээр орж гарч байдаг. Айл сайхалд олсон л да. Манай хитэн хон руу чон тариад сүд боллоо. Яадаг вүлээ хөөхтүүд минь? Санаа зовлтгүй юм ээ. Би зөгцүүлнэ. Энийг шүлэг төхөг дамжуулж байна. Холболт хэвийн
сансрын станц тойрог зам дурлаа. Үе. Би нэрээ хаашаа нисгээ асуухаа мартчихсан байх шүү дээ. Үлгэрийн сансар окторгууд дотор амьсгалж болдг нь яамаа да. Энэ одоо хаана яваад байгаа юм болов? Үлгэрээс гараа явчихаагүй байгаа. Дахиад энэгээр хэцээч үтгээ эргэж яраарай. Гила. Та нар чинь яасан буянтай хүүхдүүд вэ? Хитэн хонио тавиад туучгана уу л гэж айж байлаа. Зүгээр дээ эмээ. Барах их тусаллаа. Харин тийм ёстой их баярлаа. Гэхдээ одоо мөн өвгөн маань хүрээд ирвэл болох нь тэрэ. Нэрэ манай басар хаашаа явц юм болоо? Йоо. Хурдтай жоохон тооцоог буучлаа. Яна, өвөө та зүгээр үү? Зүгээр дээ басар минь. Чиний ачаар харин сансар өгтургуугаар аялаад ирлээ. Басраа чи хаана исэн гинэ? Би зүгээр л сансарт нисчихэд ирлээ тэхөө. Сансрын нисгэж басрааха сэн яваад ирж хэснэ. Ой, нөгөө та нар нөгөө бартаага яаж уучраалсан бэ? Би нэг ганц хоёр үг солиотохгүй юу аа? Тэрнтэй ч юм? Басраа тийш хартаа. Яваагүй гэсэн юм. Чи намайг явсны дараа ч гэсэн өвгөн эмгэн хоёрт тус олж байна үсттэй. Аа. Би амлцъя. За тэгвэл би чамд итгэлээ шүү. Хоёулаа дахиад хизээ уулзах бол. Хоёулаа юу? Одоо бидний явах цаг боллоо. Баяртай. За, хөөрхөн дүүнэр минь сайн яваад ирвүү? Ёо, арвааха, үнэн сонирхолтой байсан. Засганд баран дурлаад басар сансарт нисээд л ямар гариг үтсэн гэлээ? Басар энд ярихгүй шүү дээ мөнхөө. Ямар ч хийсэн басар бүр явж өгсөн гэсэн. Вау. Та нар минь тэгвэл ёстойгоо ядал явдалтай яваад иржээ. Харин тунх нөгөө онцгоныхоо хариуг мэдсэн үү? Мэднэ. Би мэдсэн. Сүүдэр. Бөөх тунхаа. Чи яаж мэдчихвэ? Би бүр бодоод олохгүй болохоор нь үлгэрийн имээс асуучихсан юм аа. Хамтаа тоглох хөргөн бүгдч байна. Атгалчин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадхыг манай хөргөн супер хүчтэй хүүхдүүд хайж олно. Бид адал явдлын ертөнцийн Хуримтлуулах хэлбархан. Үе, сайн байна уу? Hey, найзууд маань байна штэ. Hey, what's up? How you doing? Nothing much, манназа. За, сайн уу найзуудаа? Та хэд маань юу хийж явна да? Үлгэрийн адал явдлаа дуусгачаад үлгэрийнхэн зарим нэг газруудаар сонирхоод л явж байлаа. Харин та хоёр маань энд юу хийж яваа юм? Бид хоёр зөв зөвлөгөөгөө өгөөд л явж байна. Хүүхэд бидний ирээдүйд хамгийн их хэрэг болох хадгаламжийн талаар яриад л явж байна. Оо, вау. За нэг сайхан зөвлөгөө авчихъя. Болно шүү. Би тэгвэл хадгаламжийн даатгал гэж юу байдаг талаар тайлбарлаж өгье. Даатгагдсан гэхээр л нэх найдвартай санагдаад байдгийг. Даатгал бол чиний гэсэн зүйлийг хамгаалдаг те? Тэгэлгүй яах вэ? Амьдралд чамаас шалтгааллахгүй зөндөө таагүй зүйлс тохиолддог. Тэр бүхэнд өөрийн чинь хадгаламжийг хүүхдүүд та нараас өөр хинч авч чадхааргүй аюулгүй газар байгаа гэдэгт итгэж болно. Тэгээд бүр чи өөрөө даатгуулсан болов уу? Яасан бол гэж санаа зовох хэрэггүйгээ боддоо. Хадгаламж үүсгэсэн цагаас эхлэн тэр хадгаламж чинь шууд хадгаламжийн даатгалын корпорацаар даатгагддаг гэхгүй юу? Тэгэхээр шууд хамгаалагдана гэсэн үг үү? Ааха. Өөрөө даатгуулгээд л явна гэж санаа зовох хэрэггүй байх нь байна шүү дээ. Хамгаалалттай, найдвартай байна гэдэг чинь их чухал шүү. Бид тэгээд л хадгаламж гэдэг зөвхөн өсөж үржүүлэх гэсэн үг биш, найдвартай, хамгаалттай зүйл юм шүү гэдгийг хүүхэд залуучуудаа ойлгуулах гээд л яваа юм. За ингээд биднээс эхлээд сайн ойлгож эхэлж байгаа хаа. Баярлаа. Их зүйлийг ойлголоо. Баярлаа. Чүс. Хуримтлуулах хэлбархан.
Гэртүү? Гэртүү.